Dynsoft ERP системийн үйлдэл товч ашиглахад илүү хялбар боллоо. Өмнө нь зөвхөн үйлдэл товч дээр дарж хийх үйлдэлээ сонгодог байсан бол одоо та тухайн цонхтой холбоотой үйлдэлийг цонхны хаанч хулганы баруун товч дарснаар сонгох боломжтой. Одоогоор үйлдэл товч нь байршлаа өөрчлөн ил харагдаж байгаа бөгөөд цаашид үйлдэл товч ил харагдахгүй зөвхөн хулганы баруун товч дарахад харагдана. Баримт болон журналын мөрийн хувьд хулганы баруун товч дарахад тухайн мөртэй холбоотой үйлдэлүүд байдаг. Танд амжилт хүсье.